Сонсогч та бүхэнд ярэ мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогооройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 11-ний 5 гарагийн дугаар шууд хүргэж бэлэн болоод байна. За студид хөтлөгч Анцаа Амийн хариулагчаар унтрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар мөрөөдлийн хормоо хийгээд бал сарын аялал бэлэн даваарай Мондакт компани Мон Камел брендийн хамт өдөр бүр ирүүлжээ Камел ажиллаж байна. Бэл 100 хоногт орой мэндийг хүргэе. За бүгд нь орой мэндийг хүргэе. Манайхан тэгээд хобоцохтой бэлэн л үсттэй. Бэлэн. Бэлэн үү? Яг бэлэн байна. За энийг танилцуулах гэж байна. За өнөөдөр танилцуулах алдартан маань Японы алдарч жүжигчин. За бид нар One Piece киноны Зорогийн дүрээр нь бас сайн мэддэг ба. Жүжигчин модель Макинью Аратагийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. Оо, ойр Япон орж ирээгүй юм ба шүү дээ, тийм ээ. Бас их сонирн байна. Тэг яг нэг хүмүүст өмнө нь ярьсан гэж магадгүй. Одоо нэвтрүүлэг маань иргэжил явахгүй шүү дээ, тийм. Явахгүй учраас дээрэс нь бит хоёрын өмнө нь ярьсан нэвтрүүлгүүд бол устдсан. Одоо ер нь бол ингээд бит хоёрын ярьсан нэвтрүүлгүүд устж байгаа. Одоо дахиж үзэх юмч боломжгүй болж байгаа гэсэн үг ч тийм. Facebook маань 1 сарын дотор өмнө хөшлгүүдээ устгадаг болсон. За бид нар YouTube хуудас алдсан учраас түүнтэй холбогдуулаад ядаж нэвтрүүлэг дууссан ч гэсэн бит хоёрыг бас үзэх боломжтой байлгахын тулд дахиж яриад байгаа шүү. Ядаж 1 сарын хугацаанд тий дахиад нэг сонсч байсаа гэсэндээ эрхчлэлийн хувьд бол одоо ахаад явахгүй шашуу нэвтрүүлгээр зогсож байна. Дээрээс нь нөгөө ямар ч үг болчлоо л да тийм ээ. Нөөцгүй буюу. Эргээд үзэж харах юм bijгүй болчиход байна. Тийм. Давтаж ядаж бит хоёрыг үзье гэхэд нөгөө нэвтрүүлгүүд маань YouTube дуудаж шилэл хакер дуулаа бидэд чинь устдуулаа дахиад шинээр орсон. Шинээр орсон нэвтрүүлгүүд бол дандаа 25 оны дугаараад байгаа даа шүү дээ тий. Гэтэл энэ нэвтрүүлэг маань одоо 23 оноос эхэлсэн байдаг. Тийм учраас өмнөх бас нэвтрүүлэгсээ дахиж нөхөж оруулж байгаа шүү. Тийм шүү дээ. Өнөөдөр хойлоо 438 дахь дугаараа хүрэхэд ингээд сууж байгаа жишээ нэ. За одоо уран бүтээлийн жил дуусахад нэг 450 руу хүрээл ерөнхийдөө дуусч байгаа юм байна. Тэгээ одоо нэг 100% байлаа гэхэд нөхөж үзье гэх нэг заа 30% нь л нөхөж үзэх боломжтой болчихж байгаа байхгүй юу? Яг байна. За бүгд нэрээ мэд хүргэе. За би өнөөдөр 2 хүнийг танилцуулахаар бэлдсэн. За энэ 7 хоногийн туршид бол ер нь Westlife хамтлагийнхнийг танилцуулаад ингэ явж байгаа тийм ээ. За өнөөдөр 2 гишүүнээ. За тэр тусмаа их сонирхолтой 2 гишүүнийг танилцуулнаа. Нэг нь болохоор хөл бөмбөгчин байсан. Тэгээд орж ирсэн гээ яриад байсан шүү дээ. Бибер гахад яа хөл бөмбөгчин туу хөгжин бо ороод ирсэн болоо гэсэн чи нөгөө төрөлхийн авьяас гэж нэг байл юм биш үү хүнд. Үнэхээр төрөлхийн мундаг холоотой залуу байсан учраас ороод ирсэн бахнэ. За хамгийн ихний танилцуулах юм Ники Берн гэж. За Николас Бернер Джеймс Адам Маккари Берн 1978 оны 10 сарын 9-нд төрсөн. Одоо 46 настай юм билээ. Ирландын pop дуучин, ая зохиогч, радио, телевизийн салбартаа бас их мундаг залуу байлаа. За Westlife pop хамтлагийн гишүүн гэдгээр бол алдартай. За хөгжмийнхаа карьерийг эхлэхээс өмнө болохоор Ирландын бүгд найрамдах улсыг төлөөлж өсвөр үеийнхний хит хитэн одоо юм төвшөнд мэрэгжлийн төвшөнд мэрэгжлийн хөл бөмбөг тоглож исэн юм алдартай одоо тоглогч юм билээ хөл бөмбөгийн тамирчин байсан. За тэгээд тэрийг цагаас хойш телевиз, радио нэвтрүүлгийн карьераа амжилттай гүйцэтгэж явж байгаа. За 2014 онд болохоор Ирландын хамгийн тачаангу Ирсийн 2 дугаарт ч агсаж ирсэн. Сайхан амт бахны. Дээрээс 2 дахь ирж лаг байгаа зү. Тийм Ирландын юм сайхан залуу бахна. За тэгээд Ирландын нийслэл Дублин хотод төрсэн юм бэлээ. За гэр бүл нь бол яг дунд цэргийн амьдартай ажиллаж байгаа ангийн гэр бүл байсан. Тэгээд тэгтээ нөгөө аз жаргалтай гэр бүл гэж ярьдаг штэ тийм ээ. Яг ингээ байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Яа гэвэл гэр бүлэрээ спортоор дуртай. Тэгээд ерөнхийдөө ингээ аялах сонирхолтой гэр бүл юм бэлээ. Мөнгө болохоор ингээ нөгөө аялал ингээ ойр ойрхон тий боломжтой газруудаараа ингээ гэр бүлэрээ авчтай. За багасаа л ерөн хөл бөмбөг тоглох маш их дуртай байсан. Тэгээд угаасаа л багийнхан мөрөөдлийн байсан гэхээр мэрэгжлийн тамирчин болно гэж мөрөөддөг байсан юм л та. 7-8 нас хүрээд ерөнхийдөө хөл бөмбөг тоглож эхэлсэн юм бэлээ. Ингээд Ирландын хөл бөмбөгийн өсвөр насны U15, U16, U18 багт ороод хаалгачаар буюу хамгаалагчаараас тоглож исэн юм бэлээ. Ингээд 16 настайдаа болохоор Английн алдарт Leeds United клубын залуучуудын багт ирсэж ороод за 1997 онд болохоор биш 97 онд болохоор тэр хүүхдүүдийн одоо тоглосон тэр бүлмгийн баг нь төрүүлсэн юм билээ энэ бүр баг нь. За тэгээ боловсролын хувьд болохоор Дублин хотын нэг сургуульдаас төгссөн байт юм байна. Тэгээд тухайн үед болохоор спортоос өөр юм боддог хүүхд байсан. Зөвхөн хөл бөмбөг л бодогдно өөр юм байхгүй. Одоо амьдралынхаа бараг ихэнх цагийг спортод л зарцуулдаг юм хүүхд байсан. Тэгээд урлагийн авьяас нь баг багтаа ерөөс их гараагүй билээ. Огч тэгж дуулж хуурддаггүй. Одоо юу гэдэг найзтайгаа нийлээд нэг тийм дуулдаг ч юм уу. Тийм завгүй. Өглөөнөөс орой хүртэл нөгөө үйл бөмбөгөө хөөсөөр агаал таардаг байсан. Гэхдээ гэр бүлийнхээ одоо нөгөө гишүүдтэйгээ ингээ хамт нөгөө аялаар явдаг гэсэн шүү дээ. Аялалд явж байхдаа дуулдаг байсан гинэ. Тэгтэн гэр бүлийнхэн бүр гайхдаг байсан гэсэн. Чи яаж ингэж дуулаад байгаа ингээд нөгөө юу годом дамцыг юм баахгүй юм учраас нэлээд гайхдаг байсан маа. За тэгээд хөл бөмбөгийн карьерийг уул нь нэлээд олон жил хөөсөн боловч нөгөө төдийлөн өөрийнх нь хүссэн шиг тийм амжилттай байгаагүй учраас за
Тэгвэл би дараад нь юу хийж болох вэ гэж бодож байгаад би дуулах юм байна. Тайзан дээр гарвал гоё юм байна да гэж бодоод мөрөөдлөд байгаа ч ихэлсэн байна л да. Ингээ 1998 оны 6 сард болохоор Ирландийн шин залуу хамтлагийг сонгон шалгаруул болох гэж байна гэдгийг сонсоод Boyce-ны менежер Луис Walsh-тай одоо Westlife гэдэг хамтлаг байгуулах гэж байгаа гэд өөрт нь хэлж хандсан юм байлээ. Одоо сонгон шалгаруул зарлахаар одоо бид нар одоо очиж сонгон шалгаруулалт өгдөг шүү дээ. Харин энд болохоор эсрэгээр менежер нь хандаад манай хамтлагт чи орооч гэдэг юм саналыг тавьж ирсэн гинэ. Тэгэхээр бас слаг дуулдгийг мэддэг байсан бол таарад байгаа. За хувийн амьдралаас нь дурдвал 2003 онд болохоор Georgina Ahern гэдэг нэртэй бүсгүйтэй гэрэлсэн. Энэ болохоор ерөнхий сайдын одоо X ерөнхий сайдын юу юм бэлээ л дээ. Ерөнхий сайдаас хүний охин юм бэлээ. Хосуудын хувьд бол 3 хүүтэй. За тэгээд 2009 онд болохоор яг аав нь зүрхний одоо нөгөө шигдээс ингээ нас орсон учраас түүнд зориулсан Twilight Ball нэртэй ийм зүрхний талаарх мэдээлэл түгээдэг компанид ажлыг маш амжилттай өрнүүлсэн байдаг. Олон нийтийн хөтөлбөр амралтын фото зураг зэргээр хэрэглэгчдийг татаад гэр бүлийнхэн гэрэл зургийг нээлттэй хуваалцаж одоо ингэж хүмүүст танилцуулсан байт юм байлээ. За тэгээд дуулж эхлэхээс өмнө бол мэрэгжлийн хөдөлмөр мөгчин байсан гэдгийг хэлсэн тийм ээ. За Westlife хамтлагийн хамгийн хөгжилдөө нийтж гишүүн гэдгээр алтартай гинэ. Хамтлагийн дотоод бичлэгүүд буюу нөгөө ингээл хувийн бичлэг хийдэг шүү дээ. Хойлоос явж идэг. Тэнгүүд Ники дандаа юм тоглоом шоглоом хийж байгаа. Ерөнхийдөө нэг жоохон ингээл намжин болол уур амьсгал онцгүй болчвол энд очил зохицуулаад хөгжилтэй байдлыг авч гоё шүү дээ. Тий уур амьсгал гоё болгож өгдөг. Бүх хүмүүсийг тэгэж сэргээж чаддаг юм гишүүн гинэ. За тэгээд Beautiful World дууны клипэнд болохоор Никигийн яг гэр бүл эхнэр хүүхдүүд нь бүгд яг бодитоор ингээ оролцсон байдаг. Яг жүжигчд орлон тоглуулдаг шүү дээ жүжигч юм. Энэ удаа л яг өөрийнх нь гэр бүл орсон байт юм байлээ. За тэгээд 2016 онд болохоор Sunlight гэдэг дуугаар болохоор Европын дууны тэмцээндээс оролцож байсан. Гэхдээ яг Eurovision мэдэн шүү дээ тийм ээ. Гэхдээ харамсалтай пенальт нь бол үлдэж чадаагүй юм билээ л дээ. За 2012 онд болохоор алдарт бүжгийн одоттой бүжиглээд оролцоод 9-7 хоногийн туршил амжилттай бас бүжгэлсэн байт юм байна. Тэгээ 2017 оноос хойш болохоор телевизийн шоу нэвтрүүлэгчээр амжилттай ажиллаад ингээ явж байгаа гэсэн. Ерөнхийдөө одоо телевизийн салбар руу орсон юм байлээ. Хөтлөгчөө төлхөө хийж байгаа гэх юм уу да. Тийм зал байна. Заавал хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлээ. За мөрөөдлийн хурмаа хийгээд бол сарын аялал бэлгэн даваарай Мондогт компани. За Мондогт компани 200-аас 800 жижиг хүлээн авах хүчин чадалтай Triple A-нд хол их найдтууд байрладаг А, Б заалнаас сонголтоо их боломжтой. Хамгийн гол нь энэ альч заал нь бага нь байхгүй. Та багны наан цагаар хараад ах шаардлагагүй юм билээ. Одоо их ядардаг шүү дээ. Ер нь хурмын дээр багны наан цаана явж байгаад тамир барагдчихдаг тал байгаа. За Evento Ballroom гэж байгаа 8 м өндөр таацтай. Тийм гоё өндөр таацсан дуртай юм бол. Өндөр таацтай бол хурим ихэд одоо юу гэдэг их гоё тийм цэлгэр ууд маягтай харагддаг юм байна. Яг үнэ. Тэгээд таац маднаас нэг гоё цэцэг навч ингээл том авжир унжуулсан бахаа гоё харагддаг тий. За дээрэс нь бас гадаад талбайд их сонирхолтой хосууд зориулсан юм байна. Хүссэн газраа их боломжтой 800-ны асар болон Катерин гүйлжлэг байгаа. Тэгээд Катерин гүйлжлэг нь болохоор 2000 хүн хүлээж авч байсан туршлагатай. Тэгэхээр 2000 хүн дотор бол хийхэд боломжтой юм байлээ. Тийм байна. Гоё том хурим их хүмүүс бол тий. За тэгээд Glory Resort Монгол ёс заншлаараа хурмаа хийх гэж байгаа хосуудаа зориулаад дэлхийн хамгийн том гэр болох их Монгол өргөө болон Glory Ballroom гэдэг сонгон бас 500 гаруй Европ, Аз хоолноос мэрэгжлийн тогооч нарын өндөр шалгуураар сонгогдсон хоолноос бүрдэх юм хурмын ширээний менюнээс сонголтоо их боломжтой юм байна шүү. За тэгээ хоолны амт чанар дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Та хурмаа яаж төсөөлж гэн тэ түгэрч нь л их боломжийг олгоно л гэсэн үг. Яг үнэн. За тэгээ хурмнаас үлддэг юм юу юм бэ гэхээр яалч гэрэл зурглуулдаг л дээ тийм ээ. Сайн чанартай гэрэл зураг байхгүй болсон хэцүү байгаа даа тийм. Тэгэхээр таны бал сарын аялал мэрэгжлийн зурагчин болон мэрэгсэн видео студ хамт явах юм байна. Бүр яг л тэнгисийн ирэг дээр 24 долоо шиг бал сарын гайхалтай зураг видеог болохоор хайсанд болгоод зөвхөн бал сарын хөтөлбөр энэ таныг одоо хүлээж авах нэ. За мөн хурмын чимэглэл урлагийн хөтөлбөр гэх мэт хуримтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дөрөс хурмын зөвлөгч нараас ингээ зөвлөгөө аваад авчихна. Тэгээ мөрөөдлийн хурмаа эднийд одоо хийн бал сарын аяллаа бэлгэнд одоо тий авах боломжийг бас та асуудад олгож байгаа юм байна шүү. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 10 77 88 77 10 77 88 гэсэн дугаарлал олгодод авчлах нэ. Бал сарын аялалтай хорин 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна лээ. Тэгэхээр одоо илүү туршлагачж байгаа л гэсэн. Баярлалаа хамтран ажилласан мөрөөдлийн хурмаа хийгээд бал сарын аялал бэлгэн даваарай Мондогт компани. Баярлалаа. Яа нэг юм хурим гэрэг тогтлоод байна. Гоё шүү дээ. Хурим гоё. Олон хүмүүс цуглуулаа л тийм ээ. За дараагийнх нь
одоо гишүүнийг танилцуулъя. За дараагийн гишүүн болохоор Кян Эган гэж байгаа. За Кян Жоган Фрэнсис Эган 1980 оны 4-р сарын 29-нд төрсөн. Одоо 45 настай. Ирландын pop дуучин, зохиогч, бас хөгжимчин гэдгээр алдартай. За Westlife pop онлогийн гишүүн гэдгээр илүү их алдарт хүрсэн гэж хэлж болно. Тэгээ Voice of Ireland-ийн шоуны шүүгчээр ажиллаж исэн, дасгалжуулагчаар ажиллаж иснараа ерөнхийдөө бас илүү их алдартай юм байлээ. За тэгээд Ирландын Sligo хотод төрсэн 7 хүүхдийн отгон 5 дахь нь 5 дахь доороос 5 дахь нь юм байлээ. 4 настайдаа тайз драмын сургалтанд оролцож гисэн билүү. Буюу одоо бусдыгаа бодвол бага наснасаа урлагт арай их ойр байсан гэж хэлж болно. За ингээ коллежид сурж байхдаа Shane Phelan, Mark Figley нарыг таньдаг, хамт дуулдаг нөгөө нэг найзуудаас ингээ ярьжсэн шүү дээ. Жүжиглэх замлаа эндээс эхлүүлжсэн. Тэгээд драм, урлагт оролцсон хөгжмийн ур чадварыг тэгш хөгжүүлэхэд нөлөөсөн гэж бас ярьд юм байлээ. За тэгээд хөгжмийн амьдралынхаа эхний жилүүдэд болохоор бусдаасаа жоохон ялгаатай. Энэ гурав нийлээд нэг хамтлаг байгуулж исэн гэж ярьжсэн шүү дээ. Тэрнээс өмнө бас хамтлаг байгуулж исэн юм байна. Тэгэхээр одоо Westlife-ийн хувьд бол 3 дахь хамтлагт орсон явж байгаа л гэсэн үг л дээ. Scrot нэртэй рок хамтлагт байсан юм байна. Амьдралынхаа хөгжмийн карьераа эхлүүлж байгаа үедээ. Тэгээд гитар, төгөлдөр хур, бөмбөр гэх мэтчлэн 5 хөгжмийн зэмсгээр асуудалгүй тоглож чаддаг гинэ. Оо мундаг юм тийм. Бусдыгаа бодвол тийм. Уу ядаж нэг сурчмаар. Би одоо нэг нилээн дээр нэг гитар авсаад тэрний утсан тасраа 2 утастай үлдсэн одоо сурна гэвэл одоо утас л хийдэг байна. Солиулаад сур гоё шүү дээ. Ер нь бол нэг ядаж нэг юм хөгжмийн зэмсэг тийм бас тоглодог байх дгүй гоё л юм шиг. Тий эхлээд нь хурууны өндөөнд жоох ингээл өвч ороод цэгүүтэн тэгэл тэгээ надаа нэг хэсэг хийл таалагдаад одоо ер нь бөмбөр жоох илүү гоё санагдаад байна. Бөмбөр бас гоё. Стресс тайлах юм санагдаад байна. Дөрвөн мөч зэрэг хөтлөл гоё юм санагдаад байдаг шүү. За ингээд 5 хөгжмийн зэвсгээр тоглолт юм байна. За би Их Британд их сургуульд хөгжмийн сургуулийг төгсөөд бүтэн цагийн хөгжмийн багш өөрийнх нь ах болох Gavin Egan-аар төгөлдөр хуурыг заалгаж байсан. Бүгд төрсөн ах нь өөргөн төгөлдөр хуурын багш байх нэ. Ингээ Westlife байхаасаа өмнө Six as One нэртэй pop хамтлагийн гишүүн байсан бас. Оо за. Дараа нөгөө IUU болон нэрээ өөрчилсөн Westlife хамтлаг руу ингээд орсон байт юм. Тэгэхээр одоо 3-4 хамтлаг бас дамжчихсан. Туршлага ихтэй. Бусдыгаа уус алдахааргүй байна тий. Тэгээ нөгөө эхлээд нь рок хамтлагт байсан учраас нөгөө хөгжим нөгөө юу гитар бөмбөр энтрийг бол асуудалгүй тоглож чаддаг юм билээ л дээ. За ингээ 2014 оны 1 сард болохоор Egan Warner Music Group-тэй гэрээ байгуулсан байдаг. Анхны цом Common Ирландд 3 сарын 14-нд гарсан юм байлээ. Их Британд болохоор 3 сарын 17-нд гарсан. Энэ цомог нь болохоор нөгөө чартад болохоор 2-т Их Британий цомгийн жагсаалт 9-р байранд орж исэн буюу би даасан карьераа бас амжилттай ингээд явж исэн гэсэн. За телевизийн огцон өсөлт буюу ер нь эдний хамтлагийн тэр чигээр телевиз рүү орчих юм уу даа гэж харсан. Хөтлөгч чигээл тэ шүүгч чигээл ингээд яваад исэн. За The Voice of Ireland 2012-оос 2016 оны хооронд шүүгчээр ажиллаж ирсэн юм билээ. Тэгэхдээ энд нь болохоор шүүгчээс нь зөвлөх багшч байсан. За 2016 онд нөгөө бус шүүгчтэйгээ маргалцсан нэг тийм том асуудал гарсан юм билээ. Хоорондоо нэг үйл ойлголцоод одоо юу гэдэг нэг оролцогчийг төрүүлүүлмээр гэдэг тийм нөгөө өөрөө дасгалжуулж байгаа нэг оролцогч аваа явдаг шүү дээ. Тэгсэн чинь бүр хитрхи эго өндөртэй яан гэж хүртэл хэлж исэн гинэ. Бус шүүгчт нь бүр ингээд чи хожны 80 мөнгө чамар амар өндөр юм бэ блээч гэж хэлж исэн байдаг. Тэгээд юу нь бол зарим шүүгчтэд огт таалагдаагүй гэдэгжсэн. За тэгээд 2013 онд Британий шоуны 13 дугаар улиралд оролцоод King of the Jungle хэмээх титмигээс хүртэжсэн юм байна. Энэ ялалтанд түүний телевизийн ертөнцид ерөнхийдөө од болгосон байдаг. Тэг хөгжмийн карьерт нь шинэ одоо уур амьсгалыг бас оруулж чадсан байт юм байна. За ингээ 2012 онд болохоор This Morning шоуны хаб хэсгийн туслах хөтлөгчөөр ажиллаж байсан Surprise шоуг дахиад хөтлөж исэн юм байна. За эрэхтээ 2015 онд Happy TV-гээр гарсан Fat Fit Slimmer of the Year шоуны хөтлөгч болохоор сонгогдчихсэн буюу маш мундаг хөтлөгч болсон. Ингээ явж байгаа гэсэн. За хувийн амьдралаас нь дурдвал 2009 оны 5 сарын 8-нд Английн жүжигчин за Judy Albert-тэй гэрэлсэн байдаг. За тэгээд тухайн үед нь болохоор яг нэг хурим ихж яахт нь аав нь тархины одоо нэг юм хорт хавдар гэхэр биш юм а ховор юм хавдартай гэж онцлогдсон байсан учраас нөгөө хуримд нь ерөөсөөр оролцож чадаагүй юм билээ төрсөн аав. Тэгээд удалгүй ч хуримын дараа нас орсон юм билээ. Ингээ 2011 оны 7 сарын 31-нд анхны хүүхдээ одоо хүлээж аваагаа зарласан байдаг. Ерөнхийдөө нөгөө Westlife-ийн аль бие усны Facebook хуудасаар дамжуулаад зарлчихдээ юм билээ. За Альберт 2011 оны 12 сарын 30-нд хүүгээ төрүүлсэн байдаг. Тэгээд 14 оны 11 сарын 15-нд хосууд хавар болохоор 2 дахь хүүхдээ үлгэдэж авах гэж байгаа гэдгээ зарласан байдаг. Харин 3 дахь хүн нь болохоор 2017 оны 9 сарын 29-нд төрсэн буюу одоо ингээ 3 хүүтэй
сайхан гэр бүл ах нэ. За гэр бүл нь Слого мужийн тэр жижиг хоттой ингээд амьдарч юм байлээ. За 2014 онд болохоор Ирландийн хамгийн тачаангуй үеийн 5 дугаар тасч гисэн байдаг. Тэгэхээр одоо энэ хамтлагийн 2 гишүүн нэг нь 2 дугаар байрны, нэг нь 5 дугаар байрны ингээд ороод ирсэн юм байна. За гитар, төгөлдөр, өөр бөмбөр, бас гитар зэрэг 5 гаруй хөгжмийн зэвсэг тоглож чаддаг юм байна. Төгөлдөр хурын бүр 8 дахь зэрэглэлтэй гинэ. Тэр нэг сүндэр зэрэглэл буюу одоо төрсөн ахын багш нь шүү дээ. Тэр лаг юм заадаг юм байлаа. За Westlife-ийн хамгийн кул гишүүн гэж шүү. Бинүүдийнхэн дунд болохоор Кианыг болохоор хамгийн тайван, энгийн, гэхдээ нэг тийм нууцлаг төрхтэй гэж айгу ярьд юм байна. Яг ямар хүн юм болоо гэж нэг тийм таамаглах аргагүй юм байсан. За тэгээ Westlife хамтлагт орохын өмнөх нэр болон IUU-д байсан цорын ганц гишүүн гэж яригддаг юм байна. Анхны бүрэлдэхүүнд нь байсан хамтлагийн нэр өөрчлөгдөж амжилтанд хүрэхэд үлдсэн ганц гишүүн Киан юм байна. За тэгээд Ирландийн баруун эрэгт байрладаг энэ нэг жижигхэн тосгонд амьдарч юм байлээ. Тэгээд яагаад тосгонд амьдарч юм бэ гэсэн чинь байгальд ойр тайван амьдралыг хэрхэмлдэг. Ерөнхийдөө нам жим амьдралыг эдний хамтлагийнхан баг бүгд л хэрхэмлдэг юм байна та гэж бодсон. За тайзан дээрээс унжсэн нэг түүх байд юм байна. Тайзан дээр нөгөө унж бэртэх тийм асуудлууд гардаг шүү дээ. Замбиг хийчихээд унждаг ч юм уу тийм. Айхтар дуулддаг шүү дээ. Яг үнэ бэртсэн гимтсэн хамаг юм хуугалцсан гэж сонсогчлээ. Энийг тоглолтын үеэр тайзан дээрээс гусаж унсан. Гэтэ тэр үедээ энэ дуулж ахтаа унцсан учраас хүн дээр хүлээж аваагүй инээж босч ирээд дуусаар тоглолтоо дуусах гэсэн юм. Дотроо бол их хүндэл байсан байна. Гэхдээ тийм амар л үтсэн байна. Яаж гэж хэлж болохгүй тийм. Дуулж иж одоо яахав тийм. Тийм. За тэгээд чөлөө цагаар юу гэдэг гэсэн чинь өөрийнхөө тэр чөлөө цагийг далайн эрэг дээр гэр бүлийнхээ хамт гитар тоглож дуулж өнгөрөөдөг гинэ. 3 үетэйг их нэртэйгээ ингээд тавуулаа байх их дуртай тийм байна. За тэгээд соло цомгонч гэсэндээ маш амжилттай байсан байна. Home нэртэй анхны соло цомгон Ирландийн цомгийн чартын 2 дугаар байранд орж ирсэн. За гэр бүлийг нь хит их нэг папарац дагааж жоохон дарамтлажсэн юм асуудлаас гарч л байсан юм байна. Тэгээд сүүлдээ бүр аргаа бараад хөвлөлийн юу гэж хэлжсэн гэхээр гэр бүлийн одоо орон зайг минь хүндэлнэ үү гэж бүр мэдээлэл гаргаж ирсэн юм байна. Хитрхи хувийн орон зай та нар халтаад байна. Тайван байлгаач гэж хүсэж ирсэн юм билээ. Тэгээд ямар нэгэн хууль эрх зүйн асуудал тар тамхи тийм ээ арх инээ дээрээ гэсэн ямар ч тийм асуудал орооцолж байгаагүй хорт мод зуршил байхгүй юм залгаж утах нэ. За их сайхан зүв залгуучуд юм шүү те. Тэгээд бас нэг амгалан 50 амьдрахыг хүсдэг ч гэдэг юм уу. Тий, ер нь бүгд юм нам жим би бодсон шүү дээ. Төрж өссөн газараасаа бас хамаардаг юм болоод өөснөө тийм нам жим газарт өссөн болохоор тийм тайван сайхан амьдралыг эрхэмлдэг юм болоо гэж бодсон. Тэгээд дээрээс нөгөө гэр бүлийн араар тавьсан ч юм уу те өөр бүсгүүчүүдтэй нэр холбогдсон бол бүтстэй. Алинд нь ч тийм юм алга. Эд мандчих үед бол бүсгүүчүүдийг хуйлруулж байсан баг. Тэг гэр бүлтэй болол ерөнхийдөө төлөвшөөл нам жим амьдралыг эрхэмсэн хүмүүс юм уу та. Тийм л бол. За хоёлаа үргэлжлүүлэн дэмжин ажиллагчаа танилцуулаад дараагийн алтартал дуусна. За тэгээ нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаа нөхөр юм орж ирсэн. За эрүүл амд эко хэрэглээ хатаас нь ногоонод орж ирсэн. За энэ ча өөр химлэн давсаага. За энэ маш хөнгөн тий. Маш хөнгөн ерөөсөө зай эзэл баг зай эзэлнэ. Тэгээд хаягдал гарахгүй. Тийм байлээ ч нөх хайс масын одоо ногоо ингээл яхаар чи хайс масын гаргаад. Та юу юуг барьсан бэ? Би одоо хатаас нь байцааг нь барьсан байна. Энэ одоо ингээ байцаа. Энэ болохоор хатаас нь төмөс байгаа юм. За энэ болохоор хатаас нь луу. За би болохоор амтд чинжүү хүрэн манжаа хоёрыг барьсан ба. Яг нэг хоол хийхдээ шууд ингээл хийгээл хэрэгэлчихнэ гэсэн үг. Айгу амархан юм билээ. Намайг баг байхад манай их чиглэн гэдэг байсан байхгүй. Тэгээ би том болсон нэг юм хашаа байшинд амьдарч байгаа ногоо могоо хатаагаад ингэж хэрэглэдэг гэсэн чинь тэр маань аль үгүй ингээ бэлэн болоо гараад ирсэн. Харин тийм илүү л амар болоод байна тий хоолой амар болоод байна. Энд чинь муудахгүй. Тэгээ хэрэглээгээр хий чинь. Тэгэхээр их зүгээр санагдсан. Тэгээд байгалийн амдараа 5 г хатаас ногоо 500 г ногоотой тэнцсэн юм билээ. 1-р 2-р хоолнд ямар ч хоолнд хэрглэж болно. Хоол хүнсэн дөнгө үзэмж нэмээд өчөж байгаа. Зам цаг хугацаанд үнэхээр хэмнэлттэй нөөшлөх бодис зайлдав хиймэн бодис хатаас ногоонод чаавар Хималайн давсаа та хөдөөгаа дайхта заавал авч яваарай. Холбогд утасны дугаар 90 10 10 55 96 38 23 гэсэн дуурлал өгсөн шүү. За хүнсний заах дэлгүүрүүдээр хөдөлтаалагдаж байгаа хнэ. Үгүй амар олжээ. Баярлаа. Хамтраа дэмжиж ажилласан эрүүл амд эко хэрэглээ хатаас ногоонод байлаа. Баярлаа. За урьдчилан дараагийн алдарт нь орцгоё. За өнөөдөр та бүхэнд One Piece анимийн Zoro-гийн дөрвийг бүтээсэн жүжигч модель Макинью Арадагийн тухай танилцуулгаар бэлтлээ. За тэрээр 1996 оны 11 сард мэндэлсэн өдгөө 28 настай залуухан жүжигчин 1.78 см өндөр байна. За түүний жинхэнэ нэр нь Майда Макинью гэдэг нэртэй. Тэгээд урлагийн гараа эхлүүлэхдээ овгоо хасаад яг өөрийн нэрээр жүжигчин болж жүжигчний гараа эхлүүлсэн гэсэн үг. За тэгээд 2016 онд Чихая Фуру гэдэг
кинонд Ватая Аратагийн дүрийг бүтээсэн. За тэгээ энэ дүрээрээ шинэ шилдэг жүжигчний шагналыг хүртэж исэн юм байна. За тийм учраас өөрийн анхны шагналаа дурсъя гэж бодоод дүрийнхээ нэр болон өөрийнхөө нэр хоёрыг нийлүүлээд одоо дүр нь бол Ватая Арата байгаа ш тэрний Аратаг нь аваад өөрийнхөө Маккеню нэрийг холбоод Арата Маккеню гэдэг нэрээр карьераа одоо өргөжлүүлж байгаа юм байна. За алдартай аавтай яагаад тэр нэрээ одоо овгоо хассан бэ гэдэг нь учиртай. Аав нэг алдартай байхгүй. Тэгэхээр нүнд гэдэг чинь нэг аавынхаа сүдрээс гарч ич чадахгүй тийм л одоо эцэг хийхээ нэр хүндэрэлж явж байгаа ч гэдэг нэг иймэрхүү зүйлийг сонсох хүсэг юм шиг байлаа. За түүний аав нь Kill Bill кинонд Хатори Ханзогийн дүрүүд бүтээсэн жүжигчин Японы алдарт экшн жүжигчин байлаа шүү. Чиба Шиничи гэдэг хүн юм байна. Тэгээ аавынх нь дүү бас экшн жүжигчнээр ажиллаж исэн Ябуки Ичиро гэдэг хүн байдаг. Харин ээж нь гейша болох гэж бэлтгэгдэжсэн гээд урлагийн гэр бүлээс гаралтай билээ. Царайлаг залуу юм. Тийм, царайлаг залуу. За тиймээс багаасаа эхлээл одоо гэр бүлийнхнийгээ дагаа зураг авалтын талбай дээр өдөржингөө өнждөг байсан. Тэгээ гэр бүлийн нөлөөлөл за тэгээ орчноосоо болоод ч тэрүү багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй болсон бэл. Тэгээд түүнчлэн их ондоотой ихч болон төрсөн дүү хоёр нь хоёулаа одоо жүжигчнээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ингээд гэр бүлэрэл жүжигчээд гэсэн үг. За бага насны хувьд Америк нэгдсэн улс Калифорниа Лос Анжелест төрж өссөн. Америк нэгдсэн улсад амьдарч байгаа үед нь эцэг их нь хооронд салаад тэгээ ээжигээ дагаад Япон руу явах уу за эсвэл аавтайгаа одоо Америк нэгдсэн улсад үлдэх үү гэсэн юм. Хоёр сонголтын дээр буусан. Тэгээд тухайд тэрээр жүжигчнэр ажиллах мөрөөдөлтэй байсан. Тэгээд аав нь зөвлөгөө өгч л дээ. За хэрвээ чи дэлхийн хэмжээний одлого хүсэж байгаа бол англи хэлээр чөлөөтэй заавал ярьдаг хэрэгтэй штэ гэж зөвлөсөн. За ингээд за ер нь бол Америкт үлдсэн дээр юм байна да гэсэн шийдвэр гаргаад ахлах сургуулаа төгслөө Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч исэн. Ажиллагч байх тэ амьдарч исэн. Манай хүмүүс 10 жилдээ ажиллаг бахоо. Айгуу. Би өөр шигөө бодсон юм шиг. Би ч тэгэл нэлээ ажил хийж исэн юм. Гэхдээ яг дундуур нь кинонд дүр бүтээхийн тулд Японы хэд удаа зорж исэн. Гэхдээ хөвчлэн Америк нэгдсэн улсад амьдардаг байсан гэсэн үг. За тэгээ тухайн үед дүү Майда Гордон гэж байгаа. За энэ дүү нь ээжигээ дагаад Япон руу буцсан. Харин жүжигчин залуу маань аавтайгаа хамт Америк нэгдсэн улсад үлдсэн гэсэн. За харамсалтай түүний аав ковидын хүндрэлээр 2021 оны 8 сарын 19-ний өдөр 82 наснда харамсалтаар таалт өгсөн байдаг. За дараагийн баримт нь чадахгүй зүйл гэж түүнд баг байхгүй. Бүхнийг чаддаг залуу гинэ. Бага сургуульд байхасаа эхлээд гимнастик, усан сэлэл, төгөлдөр хуур, усны гар бөмбөг, морь унах, цанаар гулгах, саксофон хөгжим тоглодог бөхөр хичээлдэг байсан юм. Юм бэл. Тийм үү аавгаа дагаад каратегаар хүртэл хичээлж исэн гинэ. Тэгээ тэргээрээ бас хит хитэн тэмцээн төрүүлж исэн юм байна. За тэгээ энэ олон төрлийн авиасан түүнд экшн төрлийн одоо уран бүтээл тоглоход маш их хувь нэмэр оруулж одоо юу гэдэг тусалдаг. Юу гэдэг хүн тодорхой хэмжээний нэг юм суур байхаар тийм байхаар тэгээ дараагийн шатанда бас нэг суурьтай хүн арай өөр л авчдаг ч тийм. За ер нь түүний бага насыг харахад дандаа л одоо юу гэдэг аавта ачлалтай, ээжтэй инрэлтэй их мундаг хүн байсан юм байна. Тэгээ сүүл энэ талаар ч гэсэн мэдээ болж гарсан. Тэгээ нэг хэсэг маш олон бүсгүүчүүд миний краш бол энэ Маккени юу штэ гэж хэлдэг байсан гэж Япон бүсгүүчүүд. Тэгээ 2018 онд нэгэн сэтгүүлээс төрийн тусгай хамгаалалт авна гэдэг шиг төрийн хамгаалтанд авахар царайлаг залуу гэсэн ийм судалгаа явуулж. За тэгээ энэ судалгааны тэргүүн барийг бас эзэлж байсан юм байна. Төрийн хамгаалтанд авах юм уу? Царайг тийм л юм шүү дээ. Тийм залуу одоо жүжигчний тоонд орж ирсэн. Гэхдээ тоонд орох байхаа бүр эхний байрыг нэзэлсэн гэсэн үг. За түүнтэй холбоотой нэлээд том цуурхал байдаг. За баг хамгийн том цуурхал нь л энэ баг. Америк нэгдсэн улсаас Япон руу эргэж ирээд 3 жилийн турш тасралтгүй уран бүтээл тоглоод ер нь бол өөрийнхөө карьерийг маш сайн өсгөж чадсан. Тэгээ 2016 оноос эхлээд хүмүүст танигдаад за ер нь бол алдар нэр хүнднээс тасралтгүй өсөж байгаа гэж хэлээд бол хэлсэхгүй баг. За тэгээ энэ 2016 оноос өөрийгөө таниулж гэснээс хойш мэдээж алдартай болоод эхлэхээр шар мэдээний одоо байгууллага тийм папарацци бол одоо нэлээд болдог. За тэр дундаас хамгийн айхтар шар мэдээ нь товчондоо бол Америк нэгдсэн улсад өөрийн төрсөн хүүхдээ нууж байгаа гэсэн байна энэ Маккени жүжигч юм аа. За тэгээ хэдэн настайдаа болсон бэ гэсэн чинь 14 настайдаа нөхөртэй эмэгтэйтэй дотн харилцаанд орж исэн гинэ. За тэгээ жүжигчин залуугийн аав нь тэр харилцаанд орсон гэдэг тэр эмэгтэйг нь цагдаад өгсөн. Тэр хүн 14 настай байсан шүү дээ. Тийм тэгсэн чинь дараа нь энэ одоо Маккени жүжигч маань өөрөө цагдаад өгсөн гомдлоо буцаад авсан мэл аав гомдол. Би бол ингээд хохирол мохирол жүжиж дээ. Одоо тийм бол байхгүй гэсэн байдлаа. Одоо дэлгэрэнгүй ярих юм бол ингэсэн юм байна. 13-аас нэг 14 настай байсан гэж хэлэгдээд байгаа юм л да. Түүнийг Лос Анжелест амьдарч явах үед аавынх нь найз гэдэг юм Япон хос байсан юм байна. За одоо Япончууд ч тэгээд тэр хосын л одоо эхнэр нь энэ Маккени жүжигчтэй нууц замрын холбоотой байсан. Гэтэ энэ ч тухайн үед 14 настай замрагчаас илүү бэлгийн өчрөх хэлээд байгаа юм. Тийм насан турш хүүхдэд гэсэн үг ч тийм. Тэгээд тухайн үед энэ харилцаанд орсон гэдэг эмэгтэй нь 37 настай байсан. Нөхөртэй 4 хүүхэдтэй байсан гэж. Тэгээд бүр энэ Маккени жүжигчний хүүхдээ хүртэл гаргасан.
Тэгээ тэр үе жүжигч маань дөнгөж 14 наснда болсон гэж байна. За тэгээ энэ явдлаас болоод нөхрөөсөө салаад одоо 5 хүүхэд өсгөж байгаа ганцаараа гэсэн ийм яриа байна. Гэхдээ би баталгаад хэсгийг хэлж мэдэхгүй шүү. За тэгсэн Маккенюгийн аав хүүгээ хүчрхийлд өртсөн хэмээн өнөөх эмэгтэй цагдаагд өгсөн миний бод 14 настай гэдэг. Тийм шүү дээ. Тэгсэн Маккеню жүжигч маань хүчрхийлд өртөөгөө бид хоёр ингээд харилцсан зөвшөөрсөний эцэст дотны харилцаанд орсон гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо энэ хийгийг хүчингүй болгосон гэж яригддаг юм байна. За тэгээ хүмүүс энэ ярианд итгэж түүнээс тайлбар хийхийг бас шаардж исэн боловч нэг айхтар мэдээлэл хийгээгүй. Энэ нь бол ингэсэл юм байлаа. Ер нь буруу мэдээлэл аяг их байна. Худал мэдээлэл их байна гэс нэг тиймэрхүү тайлбарч деталь юм юусоо хэлэхгүй өнгөрсөн юм байлаа. За гэхдээ дийлэн хүмүүс энэ ярианд итгээгүй гинэ. Яа тэгэхээр уг шар мэдээг үнэн гэж нотлох амарч баримт байгаагүй. Тэг үнэхээр тэр хүүхдийн зураг авсан өнөөдөр ихнэр холбогдоод ямар ч тийм зураг хүрээгүй байдгийг батлах бичүүгээр юм тийм байхгүй. Нэг яг л зүгээр нэг сэтгүүлээр гарсан мэдээ байсан л гэсэн. За тэгээ Америк нэгдсэн улсад насан туршаагүй хүүхдийг хүчрхийлсэн бол заавал ял шийтгэл оноодог. Гэтэл тэр бүсгүй ял шийтгэл оноохгүй өнгөрүүлнэ гэдэг бол байж боломгүй буюу за энэ маань өөрөө шар мэдээ гэдгийг нотлоод өгч байна гэж үзсэн. За мөн мэдээ гаргасан сэтгүүл худал мэдээлэл тараадаг гэдгээр алдартай байлээ. Ямар худал мэдээлэл тараадаг вэ гэхээр жишээлбэл одоо ингээд нэг Солонгос алдартай лсэн юм мартаж Шайны амлын гишүүн байсан баха. Нэг гишүүн нь өсөж урт ургуулсан. Тэгэнгүүт ингээд найз сүтгээ явж байна гэдэг. Гэтэл үндэ хоёр эрэхтэй явж байгаа чинь тий. Тэр нь иймэрхүү хамаг төвшил явчихсан юм уу? Тэр нь тэгээ нөгөө сэвэгцээр байгаа жинхэнэ мэдээлэл чинь ингээд яригадаад явчихдаг. Тэгэхээр энэ одоо мэдээллийн сувгт бол итгэх боломжгүй гэж хүмүүс дүгнсэн юм байлээ. Гэхдээ энэ мэдээлэлээс болоод нэг хэсэгтэл мэдээж одоо шуугааны эзэн болж исэн гэсэн үг. За хоёлаа хамтраалж танилцуулъя. За тэгээ нэвтрүүлгийн хамтраалагчаар Camel брэндтэй хамт өдөр бүр ирүүлжээ. За бид хоёр төрлийн барьсан сууж байна. За би бол шууд уух зориулсан шингэн хэлбэрийн ингийн хоорн гэн бариад ингээд сууж байна. Тэгэхээр Camel брэнд нь 2024 онд ингийн хоорноо худалдаанд гаргасан. 2025 онд шинээр хуурай ангины суу худалдаанд гаргаад удаагүй байгаа. Би удаа нач хуурай ангины суу. Энэ хуурай ангины суу савлгаа нь болохоор ийм савлгаатай юм байна. Нэг амар юм байна. Дотроо 10 ширхэгтэй байсан шүү. Тэгээ нөгөө гадагшаа явж байгаа хүмүүс ч гэсэн аваа явчихад аюу айтайхан юм билээ. Тэгээ бид хэд ер нь яг ийм хоормгоо яг яаж хэрглэж जैन тэгээ нэг юм хэрэглээ хараа жоохон багтаа одоо гэдэг юм шиг шүү дээ. Ер нь багассан. Одоо нэг ингийн суучин болохоор бүр амар болчих жоохгүй. Найруулал очих гэсэн үг. Тэгээд аваа явахаар 18 сар хадгалж болох юм байна. Ямар нэгэн тос болон сүүг орлуулах бодис ороогүй 100% цэвэр сүүг хатаасган гэдгээр давуу талтай болчихж байгаа. За өмнө говь аймгийн 70 цацагдаад үйлдвэртэй үйлдвэрээс хэрэглэгчтэй шууд хүрээд явж байгаа гэсэн үг. За ингийн сүүний давуу талаас сурах юм бол бактери, вирус, мөгөн цөртөө тэмцэх чадвартай уурга, кальц, Б бүлгийн амин дэмүүдээр баялагдвал яс мэдрэлийн тогтолцоог дэмжиж өгдөг юм байна. Зарим судалгаагаар аутизмтай хүүхдүүдэд эрүүн нөлөө үзүүлдэг гэж гарч ирсэн. За тэгээ лактоз бага агуулгадаг тул зарим одоо лактоз нь үйл твчих буюу одоо нэг тийм ашигтай ч юм уу тийм хүмүүсээр тийм хүмүүсээс хэрэгжилж болох юм байна. Омега 3, 6 тосны хүчлүүд болон антиоксидантаар баялагдвал холестерин бас бууруулдаг байх нэ. Яг үнэн. За цусны тархалт хэсгээс сэргийлэхэд туслан амин хүчлүүд буюу B3, B5 амин дэмүүд их учраас арсны чигшэл уян хатан байдал, хүсний эрүүл байдал туслах юм билээ шүү. Ер нь бол нөгөө эртээр үеэсээ ингийн сүгээр арьс арчилгаа хийдэг боломжлол ер нь байсан. Тийм. Тэгэхээр одоо энэ буцаагаад оруулж ирж болно гэсэн. Алангуулаас нь шууд найруулаад уучих юм байлээ. Харин ингийн хоормны аж тусыг бол манайхан сайн мэдж байгаа тий. Пробиотик ихтэй учраас дархлагын системийг сайжруулж байгаа. Ханиад халдвар өвчнөөс сэргийлэхэд бол тустай байгаа. За хамгийн гол нь хоол боловсруулах систем тустай тий. За өндөр хэмжээний сүн хүчлийн бактери агуулдаг учраас гидсний бичил орчныг тэнцвэржүүлээд ингээ өгч байгаа. Элэг бөөр цэвэрлэхэд дэмжлэг үзүүлж чинь. За тэгээд дээрэс нь турах болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бас тустай юм билээ. Цэвэршиж байгаа хүмүүст тустай гэсэн. Тийм байна тий. Тэгээ би бол яг өвлөлийн цагт бас манай гэр бол аягүй хэрэгэлдэг шүү дээ. Тэгээ өвлөлийн цаг гэлтгүү одоо л ингээд чи нү яхаа би ингээл ийм канастраар юутэй ч юм авчрaalтай ингээд савнаас юу л те. Одоо гэтэл савлгаа нь хүртэл маш гоё болсон маа байна. Цүнхэндээ игээд аваа авчихж гисэн амар. Нэг анхааруулах юм байлаа. Хитийг бити уугаараа хичээлээ. Өдөртлгүй нэг аяг буюу 200-аас 300 мл бол хангалттай. За ингийн хормоны нэг уут нэг юм 200 байгаа. Энэ бол 200 мл-ийн савлгаатайгаа өдөрт нэг уутыг л ингээд уучихад болно. Эсвэл барьж аваад 3-4 өрнөмгөө ямар ч хэрэг багчтай арай бас тэгэхгүй л гүдээ тий. За халуун утасны дугаар 75 75 80 80 75 75 80 80 гэсэн дугаар л өгдөрөө. За баярлалаа. Хамтран ажилласан Camel брэндтэй хамт өдөр бүр ирүүлжээ. Баярлалаа. За мэдээлэл өргөжлүүлье. За ингээ удалгүй дахиад японочдыг алмаар ус мэдээлэл гарсан. Тэр нь жүжигчин залуу 2023 оны 1 сарын 22-ны өдөр гэрэлсэн гэдэг аль бисар зарласан. Энд ч одоо Япон хүүхдүүдийн бүгднгийн краш байгуулагдсан залуу учраас тэгэл тэр өглөөдөө л бараг бүгд шоконд орцсон юм шиг болж байна. За тэгээ энэ өдөр түүний аавын төрсөн өдөр байсан учраас аав маань амьд байхдаа юу юунаас илүүтэй хөвгүүдээ хүнтэй сухыг харахыг хүсэж байсан учраас аавынхаа төрсөн өдрөөр гэрэлтэй битээр ингээ батлуулсан. Буюу дүүтэйгээ хамт
одоо гэсэн үг. Дүү нь бас хүнтэй сууж байгаа. Цуг гэд нэг өдөр л гэрэлтэй бодлын гоё ч юм уу. Тэгээ түүний төрсөн дүү нь 2000 оных Майда Гордон гэж залуу байт юм билээ. Бас л жүжигч юм л та. Тэгээд дүү нь тухайн өдөр өөртөө чоцоо бүсгүйтэй бас гэрэлтэй батлуулсан гэдэг зэрэг зарлалцсан юм байна. Тэгээ ах トゥ хоёр нэг өдөр л одоо гэрэлтэй батлуулсан гэдэг нь маш одоо ховор гэх юм уу? Ховор тохиолдож байж болно. Дээрээс нь хоёулаа 2023 онд хүүхэдтэй болсон юм билээ. Оо зөө. Өдөөдөө сонио. Амрын биш үү? Зэрэг төрүүл зэрэг. Хоёулаа хамт жирэмсэн болох гэж. Тэгэхгүй. Хоёулаа хамт хөрмөө авилж гүрв шүү. Яг эдийн засгийн хэмнэлттэй. Дундаа найзуудаа, дундаа танилаатай өөр. Та зарлын гараа дүүн өнгө очичнэ гэж аахгүй тийм. Амар тийм юмтэй. Би нөхрөө аваад очие гэж. Дүүн тэгэл очичээ. Тэгэл таны палажи хүртэл гэж бүргэлсэн те. Одоо тайлх гэж өгөө. Бас л айхтар. За, Майкны юу жүжигчний тэгвэл эхнэр нь хин юм бэ? Ямар бүсгүйтэй суусан юм бэ? За, түүний эхнэрийг анхандаа түүнээс ихч алдарсан бос юм ихтэй гэж ярьж байсан боловч удалгүй алдарснуудын агентлагийн ажилтны хэлж байгаа ойрын их сурвалж гэдэг чинь те. Жүжигчсэн залуугийн эхнэр нь түүнээс 7 насаар ихч за багасаа жүжигчнээр ажиллаж байсан туршлагатай модельор ажилладаг юм бүсгүй аа гэсэн юм мэдээлэл гарсан. За тэгтээ энэ одоо эхнэр нь 20 хүрээд жүжигчнээр ажиллах байсан гинэ. Тэгээд жүжигчин залуутай 2018 оны намар сэтгүүлийн зураг авалтаар хоорондоо танилцсан. Ажил хэрэгэл танилцсан байлаа. За ингээд баг багаар бие бинийгээ таньж мэдээд хагас жил болсны дараа бүсгүй төрүүлээ сэтгэлээ хэлчихсэн. Чиний таалагдж байна гэд ингээд өөрхөж эхэлсэн гэж. Зөрөгтэй ер нь ингээд төрүүлж хөдлөх бас ашигтай юм тий. Харин эмэгтэй хүн төрүүлж сэтгэлээ хэлчихсэн харилцаа илүү бат бөх байдаг. Окей, өнөөдөр өөрөө баахан хүмүүс рүү тий ингэж зөө. Аль нэг нь онжолтаа. Харин чатныхаа бүх залууч ходрог хайртай шүү гэсэн үү. За, Бафроцо тэдний талаар олж мэдэх үе тэд аль хэдийн хамтдаа Washington House-д амьдраад эхэлсэн байсан гэж байна. За энэ жүжигчин залуу маань эрүүл мэндэд маш их анхаардаг алдартай. 2017 онд нэгэн нэвтрүүлэлд оролцох үеэрээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг тухайга хальтныг ярьсан юм байна. За тэгээ булчинлаг бие хадгалахын тулд дахианы мах болон брокколи байнга идэгий. За мөн би шүдээ шарлуулахгүй гэд кофе уудгүй, тамхи татдаггүй, дээрэс нь газтай ундаа сэрлээд идэггүй, цайж уудгүй гэж хэлж ирсэн юм байна. Тэгэл дан одоо ус руугаа явдаг гэсэн үг шүү дээ. Дахианы цайж махтай. За гэхдээ энэ ярьцлагаас болоод айхтар эрүүл хоолтой тийм имижтэй болсон. Тэгээ хүн л олсон хойно кафед ороод одоо нэг милк ти уугаал үзчихэлтэй. Тэгсэн чинь юу вэ? Та ч одоо милктэй уух гээд байгаа юм уу гэх. Устай уух хэрэгтэй биш үү гэл те хэлж ийсэн. Тэгээд яг сүүлдээ бүр энэ байдал нь хитрээ зураг авалтын талбай дээр хүртэл ингээд хоол тараа штэ. Тэгтээ танд бол ингээд дахианы маха цээж махал ах гэх. Хүн юм чи бас гоё мэднэ шүү дээ. Тэгээд сүүлдээ хэлсэн маа. Үгүй би эрүүл хооллох үе байна. Тийм бус үйч бас байна те. Наатаа өчгөө. Наатаа чи идчихье гэд те. За зан ааш дүүр төрхийн хувьд дасгал хөдөлгөөн банк хийдэг учраас маш гоё бие хаатай. Тэг ялангуяа хослол өмсөх үед тэр бие хаа их мэддэг гинэ. Биш нэг мэдэрсэн юм байхгүй л те. Мэдрэгддэг интергээд тий гоё харагддаг гэсэн байна. За бас их гоё харцтай. Хамт зураг авалтанд орж исэн жүжигчдийн хэлж агаар жүжигчин залуу ер нь жоохон бүрэг чимхээ талдаа хүнтэй амархан дотносч чаддаггүй гэж хэлж ирсэн юм байна. За ерөөсө цогтдоггүй. Яг согын уудгүй гэсэн юм уу? Уусан цогтдгоо гэсэн үг. За нэг ч удаа нам цогтож байсан удаа байхгүй. Тэгээ өөрийгөө хэр их ууж чадхаа хүртэл мэддэг. Тэгээ бодчихлээ. За би хэр хэдий хүртэл явж чадхаа. Тэгээ хэр хүртэл уугаа тасрах вэ гэдгийг мэдээгээд Аяного гэдэг энэ жүжигчтэй хамт бүр ингээ үүр цайтал уусгнэ. Тэгээ үүр цайтал уугаа юу согтохгүй бац юм байна. Ямар шин. Тэгээ сүүлдээ за уган хүн чинь нэг алкогол ирэлээ сэтгэл санаа өөр болоод уйлждуулаад тийм ч байхгүй болохоор бүр урам хуураа гэдэг дахиж арих ухаа байсан. Гүш яа л да Монгол руу аваад ирж Монголын архиныг хоёр удаа татуулсан байхаа зааж юм өө гэж хэлсэн. Өө юу. Кэнэр уйлал иглэн хүний л амьдрал тэр цуурхалч юм бол гэл эхлэндээ уулна. Харин яг бодлыг л доо ямар градустай арих хэлсэн гэдэг. Тийм байхгүй л нарийн ширийн тооцоол бас юм байна штэ тийм ээ. Тийм ээ. За дараагийн баримт нь аялалд яваад хүмүүсээс шүүмжлэл авч исэн. Яг ковидын үед буюу 2020 онд Ямада Такаюки гэдэг хуурай ахтайгаа хамт Окинава руу аялсан юм байна. Тэгээд тухайд ковидын тохиолдолд Окинавад нэлээд өндөр бүртгэгдэжсэн. Тэгээд үүнээс нь үүдэлтэйгэр хүмүүсгүй ийм үед аялалд явлаа. Эмч сувлагч нар хүмүүсийг эмчлэх гээд яаж зүтгэж байгаа вэ? Гэтэл чи энд одоо ингээд аялал хурж унаал тэгээд сайхан зугаалаа яваад ингэ шүүмжилсэн байдаг. Жүжигчин залуу дараа нь албан ёсоороос уучлахгүй байсан. Уучлаарай би их жоох эвгүй үед аялаа явчихжээ. Намайг уучлаарай. За тэгээд тухайн үед гарсан папарац зурагт нэг эмэгтэй түүний мөрийг дэрлэж байгаагаар бас авахсан байна. Зураг гарсан. За тэгээд ихнэр нь гэж таамаг байлээ.
их нэртэйг л хамт аялжсан юм шүү. Өөр бүр ингэж яахад бүр ингээд айгууд яталчлаад нэг эмэгтэй мөрийн дэрлээд яг ингээл нууц замар гэлтэнгүүт ихнэр нь байсан байлээ. Би өөрөө очуулж ямар юу зүгээр л их нэртэйгээ хамт явж байсан. Ихнэр нь мөрийн дэрлсэн байлаа гэж. Чи тэгээ яг тэргээр нь авчулсан баахгүй. Энэ чанцаа нэг олон остой хүүхэд явж илээ. Тэр наами гэж илээ шүү дээ. Яг ингэж өвцөн. Тэгэхээр угаасаа мэдээж тийм байдаг шүү дээ. Гарчгаа нэг жоохон сүрэг те тийм очиж өгөх тусмаа хүмүүс их үздэг. Одоо би ч одоо сэтгүүлчээр ажиллаад очуулах хийгээд байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь дандаа гэдэг юм л. Тэгээ мэдээнүүд ч гэсэндээ доторх мэдээлэл ярихдаа дандаа ийм тортлогоо эргүүлэн байдлаар ярих нь хүмүүсийн бас анхаарлыг илүү татдаг юм шиг үлээ. Тийм. За ингээ иймэрхүү мэдээлэлтэй алдартай байна. Тэгээ одоо сайхан амьдраа салж нийлээгүүдэд ажгүй юм бяцгааж ах шүү. Болж. Тэр нэг Япон залууг ярьсан сойж зүрхэнд орсон шүү дээ. Ямар салж нийлээ. Хичнээн мянга хүнтэй уулзч 3 хүнтэй амьдэрдэг. Тийм штэ. Нэгэнтээ суучлуу яалаа манай өвн чи нилээн болоод байсан. Би надад нэг жоохон санагдсан зүйл нь би тааж ихсэлжсэн те нөө энэ нууц амрагтай болно гэдэг маань Японд их тийм түгээмэл ойлголт юм шиг байна. Одоо энэ алдартай мэдээллийг харахаар харин бараг тийм л биш. Тий одоо жишээлбэл нэг тийм юмд холбогдвол ингээд бүр ингээд урлагаас нь байхгүй болтол ингээд арчиж марчин гэсэн байлгүй мөлий. Тэгэхгүй байц. Одоо тэр залуучаа 3 эмэгтэй яриа тэргээл ингээд бөө юм болоо салж нилээл. Одоо тэг YouTube-т бичлэгийн дээр ороод энэ тийм нэвтрүүлэгт ороод тэгэл ярих болгондоо өөр юм яриад дахиад дараа чихтаа дахиад өөр юм яриад тэг явж хүмүүс тэгэл хүлээгээл ард түмнөө гэж ойлгоод идэг нь бас айгу сонирхолтой санагдсан надад. Их илгэмсүү юм гэдэг шиг те. Тэгэл нөхөр нь араар нь тавьсан байгаа. Ихтер нь гарч иж уучлах угаал. Бас л сонио хүмүүс шүү. За баярлалаа түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн өндөр ажиллагчаар мөрөөдлийн урмаа игээд бас сарын аялал бэлгэн даваарай Мондогт компани мөн Camel брэнд таамт өдөр бүр ирүүлжээ Camel-лээ. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ улаан сонсорой түр баяр штэ. Баярлалаа.